За оюутны орон зай сэтгэлгээний ур чадварыг хөгжүүлэх сургалтын тайм судалгаа Шилман технологийн их сургуулийн Сувд Гамбат Батцүрэн нар хэлдэг байгаа. За Сувд багшийг орж байна. За миний дэлгэц харагдаж байна уу? За миний дуу сонсогдож байгаа бах тийм ээ. За бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. За оюутны орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх сургалтын тайм судалгаагаа одоо review маягийн судалгаагаа одоо танилцуулахад бэлэн боллоо. За удирдгал, зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлт гэсэн одоо агуулгаар илтгэлээ хүргэнэ. За удирдгал хэсэг. За орон зайн чадвар, орон зайн сэтгэлгээний чадвар гэж одоо ямар зүйлийг хэлээд байна вэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй. За тэгэхээр одоо хүний оюун ухааны талаар бол олон одоо онолууд одоо дэвшүүлсэн байдаг эрдэмтэд. За тэгэхээр тэдгээрийн одоо нэг нь олон талт оюуны онол байгаа. За тэр олон талт оюуны онолд бол одоо дараах 8 одоо чадварыг одоо авч үзсэн байдаг. Энэ 8 одоо чадвар дотор дүрслэл орон зайн чадвар гэдэг зүйл одоо чадвар маань нэгэн байр суурийг эзэлж байгаа. За энэ дүрслэл орон зайн чадварыг одоо Америкийн сэтгэл зүйч Howard Gardner гэдэг одоо эрдэмтэн одоо тодорхойлохдоо дүрслэн урлаг, хараа орон зайн мэдрэмж, орон зайн сэтгэлгээ, зураг дүрслэлийн мэдээлэлтэй харьцах чадварыг ойлгоно гэж одоо өргөн хүрээнд одоо тодорхойлсон байдаг. За тэгэхээр ер нь бас судалгаануудаас ингээд ажиглаад үзэхэд одоо дараах 5 төрлийн чадварыг бол одоо тухайн одоо чадвартаа одоо хамааруулан авч үзэж байгаа нь одоо ажиглагддаг. За энэ бол орон зайн төсөөлөл, орон зайн чиг баримжаа, орон зайн харилцаа, оюун ухааны эргүүлэлт, орон зайн мэдрэмж гэсэн одоо ийм одоо чадварууд байна. За тэгэхээр эдгээр чадваруудаас одоо эдгээр чадварууд нь мэдээж өөр өөрийн гэсэн одоо үүрэгтэй байгаа. За тэгэхээр эдгээр чадваруудаас орон зайн төсөөлөл болон оюун санааны эргүүлэлт гэсэн одоо эдгээр чадварууд нь инженерийн үйл ажиллагаанд одоо хэрэгцээтэй маш шаардлагатай чадварууд юм аа гэж одоо үздэг байна. За тэгэхээр ер нь бол орон зайн одоо энэ сэтгэлгээний чадвар гэдгийг одоо бид ойлгохдоо бол ерөөсөө хүн оюун ухаандаа хийсвэр дүрслэлийг одоо бий болгоод түүнийг одоо удирдан чиглүүлэх одоо тухайн чадвар юм аа гэж одоо ойлгох болно. За тэгэхээр энэ хүү чадварыг одоо хэрхэн ямар байдалтай хөгжих үү? Ер нь бол энэ хүн одоо юуг чадж ивэл тийм ээ энэ хүү чадварыг гэдэг бид одоо чадвараа хөгжүүлсэн байна гэж одоо үзэх вэ гэхээр одоо 2 хэмжээст болон 3 хэмжээст одоо объектыг одоо оюун санаанд маш хурдтайгаар эргүүлээд одоо зөв шийдийг гаргаж авах тэр чадварыг тийм ээ гүйцэтгэж чадж ивэл одоо тухайн хүн бол орон зай сэтгэлгээний чадвар бол одоо яг хэрхэн хөгжсөн байна гэдэг төвшөнд илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За мөн одоо өгөгдсөн объект байлаа гэж бодоход тухайн объектод одоо огтлол хийх тийм ээ төсөлт хийх ч юм уу тийм ээ түүний үр дүнд үүсэх дүрслэлийг төсөөлж чадах одоо тэр чадвар хэр хөгжсөн байна гэдгээр бол одоо яг орон зайн сэтгэлгээний чадвар маань хэр зэрэгт хөгжсөн байна гэдгийг одоо илрүүлэх боломжтой гэж үздэг байна. Тэгэхээр яг энэхүү чадвар орон зайн төсөөллийг тийм ээ шалгах яг энэхүү чадварыг одоо шалгах мөн одоо олон хувилбар тестүүд, стандарт тестүүд мөн байж байгаа. Тэгэхээр эндээс харахад бол ерөнхийдөө орон зайн сэтгэлгээний чадварыг тийм ээ шалгах энэ одоо тестийн ерөнхий элементүүд нь өөрөө инженерийн одоо үйл ажиллагаанд одоо өдөр тутмын үйл ажиллагаанд одоо байнга тохиолдож идэг гэж одоо хэлэхэд болно. За тэгэхээр ер нь бол одоо энэ одоо зургуудаар тайлбарлахад одоо инженерийн үйл ажиллагаа нь бол одоо ортограф хэрэгцээг унших тийм ээ. За түүнтэй ажиллах одоо процесс бол одоо байнга явж идэг. За тэгэхээр одоо 2 хэмжээст план зургийг харчаа тийм план зургаас одоо энэ 3 хэмжээст одоо байшингийн зургийг унших ч юм уу тийм ээ. За өшөө дээрээс нь ухрааны зураг уншаад түүнийг одоо детальчлах ажил гүйцэтгэх ч гэх юм уу. За тэгээд мөн одоо зүсэлт тийм ээ деталийн зүсэлтийг уншиж зүсэлтээс нь хараад яг тухайн деталийг одоо хийсвэр төсөөлж унших тийм ээ. За мөн одоо хөндлөн огтлолын одоо дүрс ямар дүрс үүсэх вэ? Огтлолтой одоо элементийг хараад одоо энэ дүрслэлээ хараад тухайн одоо деталийг сэргээн одоо тархинда одоо буулгах тийм ээ төсөөлөх мөн 2 хэмжээст дүрслэлээс 3 хэмжээст рүү 3 хэмжээстээсээ 2 хэмжээст рүү гэсэн одоо ийм үйлдэлүүд бол одоо байнга одоо инженерийн
өдөр тутмын одоо үйл ажиллагаанд одоо хэрэглэгдэж идэг ахны тухайн чадвар маань ийм маягаар тийм ээ. За тэгэхээр одоо энэ судалгааны үндсэн зорилго маань одоо инженер бэлтгэдэг одоо шинжилгээ ухааны технологийн сургууль маань инженерийн зургийн одоо хичээлүүдийг оюутнуудад одоо хөтөлбөрөөр олгодог байгаа. Тэгэхээр энэ хүү хичээлүүдийг одоо судлахад орон зайн сэтгэлгээний чадвар маань өөрөө маш их шаардлагатай байдаг. За жишээ нь одоо энэ хүү хичээл маань хичээлийг судлахад одоо оюутан бодит орон зайн хийсвэр дүрийг төсөөлснийг одоо дүрслэн тийм ээ дүрслснээсээ төсөөлнө гэдэг одоо ийм хэлхээ холбоо бүхий тийм ээ ийм хэлхээ холбоо бүхий одоо процесс одоо сургалт маань явагддаг байгаа. Тэгэхээр яг одоо ийм 2 хэмжээс дүрслэлээс 3 хэмжээс рүү төсөөлөх тийм ээ 3 хэмжээсээс 2 хэмжээс рүү дүрслэх одоо ийм хэлхээ холбоо бүхий одоо процесс оюутнууд бол одоо орон зайн сэтгэлгээний чадвар сул хөгжсөн байгаа оюутнуудын хувьд бол тухайн одоо хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд эзэмших одоо боломж одоо чадваргүйгээс одоо бүрэн гүйцэд эзэмших одоо боломжгүй болох тохиолдол одоо байгаад байна. За тэгэхээр эдгээр одоо энэ нь болохоор одоо 2010-аас 2018 оны хооронд хийгдсэн одоо дүнгийн мэдээнээс тухайн одоо дүрслэл геометри хичээлийн жишээн дээр ярихад дүрслэл геометри хичээлийн одоо дүнгийн мэдээнээс харахад бол 29 оноо буюу түүнээс доош үнэлгээтэй тийм ээ оюутан W үнэлгээ авдаг. За удирдлагын шалгалт огт өгөөгүй оюутнууд бол E үнэлгээ авдаг байгаа. За тэгэхээр F үнэлгээ авдаг оюутан F 30-аас 59-ийн хооронд бол F үнэлгээ одоо авсан оюутны эзлэх хувь бол 15/132. За тэгэхээр W болон E үнэлгээ авсан оюутны хувь бол 35/83 буюу нийт тухайн онуудыг хамарсан одоо дундаж утгыг одоо дундаж хувийг аваад үзэхэд одоо 52 гаруй буюу одоо талаас дээш одоо судалсан оюутнуудын талаас дээш хувь нь ерөнхийдөө тухайн хичээлийг ямар нэгэн байдлаар яг амжилтгүй суралцсан байна гэсэн одоо ийм үнэлгээ гарсан байна. Тэгэхээр энийг одоо оюутнууд одоо тухайн хичээлийг ойлгохгүй байх тийм ээ дундаас нь орхих за мөн өөртөө ихтгэлгүй шалгалтанд орох боломжгүй одоо шалгалтанд орохыг хойшлуулах ч юм уу тийм ээ ийм одоо нөхцөл байдлууд үүсээд байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг одоо бид нэг дүгнэж үзэхдээ одоо тухайн оюутны орон зайн сэтгэлгээний чадвар сул хөгжсөн байх магадлалтай байна. За тэгээд үүнийг нь одоо улирлын эхэнд одоо шалгаад за хэрвээ орон зайн сэтгэлгээний чадвар нь одоо сул хөгжсөн оюутнуудыг тийм ээ орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх юм сургалтанд хамруулад одоо зохион байгуулалтаар тийм ээ хамруулад эсвэл одоо тухайн хичээл дээрээ одоо ийм орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх элементүүдийг оруулах шаардлагатай байна гэж одоо үзснийхээ үндсэн дээр одоо ийм ревю судалгааг хийсэн байгаамаа. За тэгэхээр тухайн одоо гадаад ихтэй сургуулиудад одоо тухайн судалгаанууд сургалтыг хэрхэн зохион байгуулж ийнэ гэдгийг одоо авч үзсэн байгаамаа. За тэгэхээр судалгааныхаа арга зүйгээр би ерөнхийдөө одоо нэг инженерийн одоо Америкийн инженерийн боловсролын одоо нийгэмлээс албан ёсны одоо эрхлэн гаргадаг албан ёсны одоо сэтгүүлээс одоо түлхүүрүүгээр хайлт хийгээд за тэр хайлтаа илэрцээр одоо 40 тухайн төлхөөрөгтэй холбоотой 40 илэрц гарч ирснээс яг сургалт одоо орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх сургалтыг зохион байгуулсан. За мөн тийм төрлийн одоо туршилтыг тийм ээ орон зайн сэтгэлгээний чадварт нөлөөлөх туршилтыг одоо хийж нөлөөлийн туршилтыг хийсэн одоо дараах 10 өгүүлбэрийг сонгож аваад үүн дээрээ дүн шинжилгээ хийгээд одоо дүгнэлтийг гаргасан байгаа. За тухайн дүгнэлтийг гаргахдаа одоо ямар сургууль дээр ямар арга техникийг ашиглаад одоо хичнээн оюутныг хамруулад ямар хугацаанд тийм ээ тухайн сургалтыг зохион байгуулсан. За тэгээ үр дүнгээ хэрхэн хэмжиж гаргасан. За тэгээд үр дүн нь яг юу байваа гэдэг одоо энэ дистраллаар тухайн одоо сургалтыг одоо тухайн судалгааг одоо явуулсан байгаа. За тэгээд сая яг арга зүйнхээ дагуу одоо үр дүнгуудыг одоо энэ хүснэгтэнд одоо нэгтгээд ингээ харуулсан байгаа. Судалгаа тус бүр дээр хийгдсэн үр дүнгуудыг одоо ингээ харуулсан байна. За тэгэхээр одоо сургууль тус бүрээр нь одоо үр дүнгийг авч үзье.
За тэгэхээр Мичиганы технологийн их сургууль бол ерөөсөө энэ орон зайны сэтгэлгээний чадварыг маш их анхаарал хандуулж 1993 оноос хойш одоо орон зайн одоо сул хөгжсөн орон зайны сэтгэлгээний чадварын төвшинг одоо оюутнуудын төвшинг шалгаад сул хөгжсөн оюутнуудыг одоо графикийн сургалтын одоо өмнөх курсыг одоо зохион байгуулад одоо түүндээ хамруулад тийм ээ хамруулахдаа одоо мултимедиа програм ашиглаад түүнийг дагалдах одоо гарын авлагыг ашиглаад одоо зохион байгуулсан 6 жилийн одоо туршилтын үр дүнгээ танилцуулсан судалгаа байсан. За энэ хүү судалгаанаас одоо оюутны орон зайны сэтгэлгээний чадвар одоо хөгжсөн учраас одоо үүнийг үргэлжлүүлэн одоо тухайн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах нь одоо үр дүнтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. За тэгээ 2000 оноос хойш одоо технологийн дэвшилтэйгээ хувилдуулаад тийм ээ тоглоомын арга одоо 3 хэмжээст одоо дүрслэлтэй ажиллах тийм ээ одоо бусад арга техникүүдийг одоо сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг одоо нэмж шинжилсэн маягаар одоо хөтөлбөрөөр боловсруулад 15-7 хоногийн туршид яг оюутнууд графикийн өмнөх сургалтыг зохион байгуулснаар оюутны одоо бусад одоо орон зайны сэтгэлгээний чадвар нь бусад үнэлгээ тийм ээ голчид хэрхэн нөлөөлөд үр дүнтэй байсан байна гэдгийг одоо харуулсан байсан. За дараагийн сургууль дээр бол мөн л одоо оюутны орон зайны сэтгэлгээний чадварыг улирлын өмнө одоо шалгаж үзээд за тэгээд тэндээсээ одоо 60%-аас бага онолготой оюутныг сонгон аваад 2 группт хуваагаад за туршилтын бүлэгт одоо зарим хэсгийг хуваагаад одоо үлдсэн оюутнуудаа одоо яг тухайн одоо ажиглалтаар аваад за яг тухайн сургалтаа бол 4-7 хоногийн турш одоо сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг тийм ээ одоо 3 хэмжээтэй объектыг одоо эргүүлэх одоо мөн одоо виртуал объектыг одоо програм дээр тийм ээ програмын тусламжтайгаар виртуал объектыг одоо өгөгдсөн өнцгөр эргүүлэх одоо дасгал ажилуулах маягаар оюутны орон зайны сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх туршилт хийсэн. Энэ туршилтын үр дүнд одоо улирлын эхэнд одоо оюутан ямар байсан одоо төгсгөл хэсэг дээр тухайн оюутны одоо орон зайны сэтгэлгээний чадварыг шалгаж үзэхэд одоо үр дүнтэй өрнөлөө үзүүлсэн харагдаж байгаамаа. За мөн одоо Пүрдүүгийн их сургууль дээр мөн сонирхолтой одоо лекцийг сонирхолтой арга хэлбэрээр зохион байгуулсан байсан. За энд бол одоо яасан бэ гэхэд лекцийг явуулахдаа үндсэндээ ерөөсөө лекцийн тэмдэглэлээ дандаа тойм зураг тийм ээ зураг тойм зургаар тэмдэглэх тийм аргачлалыг туршсан байсан. За тэгэхээр энэ тойм зургийг зурах явцад бол оюутнууд ерөнхийдөө одоо багшийн хэлж байгааг төсөөлөө тоймлон зурсныгаа одоо зурах явцад зурхаас өмнө оюутан чинь төсөөлснийгөө яг одоо ингээд дүрслэн гэх мэтчлэн одоо ийм бас цикл маягаар одоо орон зайны сэтгэлгээний чадвар одоо дадлага одоо төлөвшөх боломжтой юм а гэж үзэж одоо сургалтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд одоо оюутны орон зайны сэтгэлгээний чадвар одоо ярилцлага хийсний үр дүнд орон зайны сэтгэлгээний чадварыг хэрхэн хөгжүүлсэн бэ гэдгийг одоо илрүүлээд үр дүнтэй байсан ажиглагдсан байна. За мөн одоо Норд Каролины их сургууль болон Виго технологийн одоо их сургууль одоо хамтарсан судалгаа хийсэн. Энэхүү судалгаанд мөн одоо угсрааны зургаас детальчлах зургийг гүйцэтгэх одоо дасгал улирлын туршид ажиллуулаад тухайн дасгал нь одоо оюутны орон зайны сэтгэлгээний чадварыг хэрхэн хөгжүүлж байна. Мөн орон зайны сэтгэлгээний чадвар нь энэ одоо угсрааны зургаас детальчлах ажилдаа одоо ямар хамааралтай байна гэдгийг илрүүлсэн. Одоо үр дүнд нь одоо тухайн орон зайны сэтгэлгээний чадварын төвшин нь одоо детальчлах зургийг одоо гүйцэтгэх тийм ээ тухайн дасгалтай одоо нэлээд хамааралтай байна гэдэг үр дүн гарсан. За тэгэхээр Доминиканы их сургууль дээр мөн дараах 3 төрлийн туршилт хийгдсэн байгаа одоо харагдаж байна. За эхний туршилт нь болохоор орон зайны сэтгэлгээний чадварыг одоо орон зайны сэтгэлгээний чадварт одоо хөгжим ямар нөлөөлтэй байна? Рог хөгжим болон одоо сонгодог хөгжим тийм ээ хүнд металл хөгжим ямар нөлөөтэй байна гэдгийг туршсан. За тэгэхээр одоо энд бол тухайн одоо олон талстыг тийм ээ зүсэх даалгавар ажиллуулаад одоо хөгжим сонсон гоо тийм ээ
тухайн дасгалыг ажиллаад одоо орон зайн сэтгэлгээний чадварын төвшинг одоо өмнө дараа нь шалгахад одоо хөгжим маань ямар нэгэн одоо нөлөөгүй байсан гэдэг одоо тодорхой одоо дүгнэлтэнд хүрсэн байгаа. За мөн одоо виртуал объектуудыг өөр хооронд нь одоо 3 группт хуваагаад одоо өөр төрлийн виртуал объектуудыг хоорондох одоо ялгааг орон зайн сэтгэлгээний чадварт хэрхэн нөлөөлж байна гэдгийг шалгасан. Тэгэхээр яг энэ одоо дүнд мөн л яг энэ виртуал объектууд одоо дижитүүд өөр хоорондоо бас тийм одоо мэдгэдэггүй ялгаа гараагүй байна. За тэгэхээр дараагийн судалгаан дээрээ хоёр хэмжээст одоо дүрслэл, за мөн 3 хэмжээст дүрслэл, за мөн одоо хэвлэл материалыг ашиглаад орон зайн сэтгэлгээний чадвар хэрхэн хөгжсөн байна гэдгийг мөн яг одоо тайм зурулж үзүүлээд одоо оюутнуудаас шалгасан. За үүний дүнд бол ерөөсө 3 хэмжээст болон хэвлэл материалаар одоо хэвлэл материалаас хараад одоо тайм зураг гүйцэтгэсэн оюутны орон зайн сэтгэлгээний чадвар нь хоёр хэмжээтэй харьцуулахад илүү өндөр үнэлгээ үзүүлсэн гэдэг одоо үр дүн гарсан. За энэ дараагийн судалгаан дээр оюутны орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэхийн тулд одоо холимог сургалтын аргыг ашиглаад одоо эхлээд гэрт нь ерөнхий агуулга онлайнаар видео маягаар хүргээд за тэгээд ангид танхимд ирэхдээ одоо дараах модулуудыг одоо хувааж авч үзээд одоо хосолмол аргуудыг одоо олон төрлийн аргуудыг ашиглаад орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх төвшин нь ямар байна гэдгийг илрүүлсэн. Одоо ингээд илрүүлэхэд одоо компьютерийн програм ашиглах мөн одоо гадаад орчинд зурах тийм ээ. Одоо эдгээр одоо чадварууд нь илүү одоо оюутныг үр дүнтэй орон зайн сэтгэлгээний чадварыг нь хөгжүүлдэг болох нь харагдсан. За тэгэхээр одоо цаг нэлээд явсан учраас дүгнэлтээ хийе. За тэгэхээр энэхүү одоо судалгаанд хөвчлэн одоо Америк ихтэй сургуулиудын жишээг сонгож авсан. Тэгэхээр одоо энэ сонгож авсан одоо ихтэй сургуулиудын туршилтыг харахад бол ер нь бол оюутны орон зайн сэтгэлгээний чадвар бол сул хөгжсөн одоо тохиолдол их байдаг байна. Одоо тэгэхээр энэ графикийн одоо агуулга бүрэн гүйцэд эзэмшүүлэхийн тулд одоо яг ийм одоо ийм удирдгал тийм ээ ийм одоо тусгай сургалтыг зохион байгуулах нь их үр дүнтэй болох нь ажиглагдаж байгаа. За тэгээд мөн одоо тухайн сургалтанда програм хангамж ашиглах, мөн одоо гар зураг ашиглах тийм ээ. За тэгээд одоо бодит виртуал одоо бодит биет загвар ашиглах гэсэн одоо ийм үндсэн 3 арга техникийг одоо хөвчлэн ашиглаж байна. За ер нь бол судлаачдын одоо дурдж байгаагаар бол оюутны орон зайн сэтгэлгээний одоо чадварыг хөгжүүлэхэд бол одоо гар зураг бол одоо их чухал үүрэгтэй гэдгийг онцолж байгаа. Тэгэхээр одоо гар зургийг одоо орхигдуулахгүйгээр програмтай хослуулаад сургалтыг зохион байгуулах нь одоо зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Бидний хувьд бол за тэгээд сургалтаар оюутны орон зайн сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх нь ерөөсөө инженерийн графикийн одоо хичээл төдийгүй инженерийн бусад одоо төрлийн хичээлүүдийг судлахад үр дүнтэй болох нь одоо харагдсан байгаа. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За баярлалаа. Асуулт хүн баярлалаа. Асуурай. За ингээд нэлээ яарад цаг илүү гарч харна сандраад хурд яриа явууллаа. Сандраад баярлалаа. Зохион байгуулах юм бол үдээ гэдэг дүгнэлт сонслоо л да сая. Аха. Та бүхэн тийм сургууль зохион байгуулж байгаа юу? Харин бид одоо яг одоо энэ сургалтаа үр дүнтэй одоо яг агуулга эзэмшүүлэх, үр дүнтэй эзэмшүүлэхэд бол ийм сургалт зохион байгуулах нь зүйтэй юм байна гэж үзээд одоо энэ ирэх намраас оюутны орон зайн сэтгэлгээний чадварыг одоо төвшинг нь хэмжижээд одоо үүний дараа яг одоо сул хөгжсөн байгаа оюутнуудыг одоо яг ийм зохион байгуулалт сургалтанд хамруулах одоо ийм арга зүй боловсруулах зорилгоор одоо энэ нэрвээ судалгааг хийсэн байгаа. За баярлалаа. За. Асуулт байгаа юу? Нэг асуулт байна. За. За, сайн байна уу? Сайн. Суудаaf баярлалаа. За, тэгэхээр таны энэ яг орон зайн одоо сэтгэлгээний чадварыг дээшлүүлэх энэ сургалтад сургалтын ямар аргыг та илүү их төлхөө хэрэглэвэ? Бусад багш нар энэ аргыг хэрэгжүүлэе гэвэл бас ямар арга илүү үр дүнтэй байгаа? Сумаар.
За би бол одоо яг одоо ийм орон зай сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх одоо яг сургалтыг бол яг ингээд арга зүй боловсруулаад сургалтаа бол зохион байгуулж эхлэхгүй байгаа. За харин яг одоо дүрслэх геометрийн сургалт маань өөрөө бол одоо энэ тухайн энэ арга техникүүдийг бол одоо өргөн ашигладаг. Гэхдээ яг энэ арга техникүүдийг ашиглаад одоо хичээлийг заахад бол үндсэндээ яг одоо оюутнуудын орон зай сэтгэлгээний төвшөндөөс сул байгаа учраас шууд одоо ингээ яриад тухайн одоо агуулга эзэмшүүлэхэд одоо хүндрэл учраад байгаа учраас одоо энэ элементүүдийг одоо нэгэсэндээ тухайн элементүүдийг одоо төлөвшүүлэх үүднээс одоо тусгай арга зүйг одоо ингээд бэлтгэх шаардлага үүсэж байна л гэж одоо үзээд байгаа л да. За баярлалаа. За сувтагш.